сүүлийн өдрүүд яг юу болоод байна? Би өөрийгөө уг нь айгүй гоё хараад бус хэл мэдээллийг дэмждэг байгууллагад ажиллаад байна гэж бодоод исэн чинь юу вэ? Сахал эрдэнэ бэлэг гинүү? Тэр үний эзэмшдэг байгууллагад ажиллаад исэн бах таа. Надад л амар муухай санагдчих. Наад бол ч худлаа штэ. Бид өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад хуурамч мэдээллээр хувь хүн болон байгууллагыг хэрхэн яаж харлуулж болдгийг харж байгаа. Бас олон төрлийн мэдээллийг нээлттэй их сурвалжуудаас ч тэр амархан олж болдгийг мэднэ. Энэ ч утгаараа бид үйл ажиллагаатайгаа холбоотой бүх мэдээллийг нээлттэй байршуулсаар ирсэн. Иргэний нийгмийн байгууллагын хамгийн чухал хамгаалалт бас шалгуур нь эрт тод байдал. Бид үнэхээр факт байна уу? Яг одоо тайлбарая. Бид анханасаа л баларсан байсан. Яагаад гэвэл улсын хэмжээнд аваад үзсэн ч иргэдийн амжиргааг дэмжих эрхийг хамгаалах дийлэнх төсөл хөтөлбөр олон улсын байгууллагын дэмжлэгээр санхүүжиж ирсэн. Гэсэн ч бид үүнийг урт хугацаанд тогтвортой гэж боддоггүй. Ер нь улсынхаа альва асуудлыг олон улсын байгууллагуудад тоочж тусламж хүсгэн тийм ч тухтай байдаггүй. Гэхдээ бид өнөөдрийг хүртэл амьд үлдэхийн тулд ёс зүйтэй, зарчимтай, ил дод байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Одоо гол асуудалтай оръё. Биднийг худалдаа хөгжлийн банк эзэмшдэг үү? Товч бөгөөд тодорхой хариулт бол үгүй. Энэхүү мэдээллийг та бүхэн бидний улсын бүртгэлийн мэдээлэл болон санхүүжилтийн задаргаанаас маш тодорхой харж болно. Бид сүүлийн 5 жилийн хугацаанд 15 байгууллагаас их бага хэмжээний санхүүжилт босгож дотооддоо 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Бид улсынхаа төрийн болон хувийн хөгжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээсээр ирсэн. Гэхдээ нэг асуудал байгаа нь бидний нийтийн эрх ашигын төлөөх зорилго чиглэлтэй маань уялдах газрууд ховор. Харин одоо бидэнд үүнийг өөрчлөх боломж байна. Энэ нь юу вэ гэвэл та бүхний дэмжлэг санхүүжилтээр үйл ажиллагаагаа доктортой хангах гишүүнчлэлийн хөтөлбөр юм. Одоогор манад ихтгэл үнэмшил үнэт зүйлээрээ нэгдсэн нэг гишүүн байна. Та ч гэсэн биднийг дэмжиж хэрсүү болон цэцэн гишүүн болоорой. Хамтдаа хуурамч мэдээллийн хонж хэрсүү эрхлэгчийн тоог нэрээ. Хуурамч мэдээлэл хуваалцдаг таасан хөөсөн тэнгэр юм уу?